гэмбэд барьлаж байна. Стокгольм хотын Пендлтогийн шугамын Баркербит буугаад гүүрээр гараад ойрхон байгаа. Юуны оройг зорьсон шалтгаан маань хувийнхны оншилгоо хийлгэхээр оцсон боловч массажны маш олон төрөл байдгийг мэдэж авснаа үзэгч та бүхэнтэйгээ хуваалцъя. Юуны түрүүн үндийн сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна. Та ер нь ямар ажил мэргэжилтэй, яагаад энэ гоо сайхны одоо тэр тундаа хайлсан массажны салбарт одоо хөл тавих болов. За нэг үзэгчдтэй нэг өөрийгөө сайхан танилцуулаач. За. Би одоо Шведэд ирээд одоо 17 онд ирсэн баха. Бараг 9 жил. 10 жил болж байна. Тэгээд яг хөө эхний ээлжинд бол зүгээр бусдын л ажил буудлаар ажиллаж исэн. Тэгээд яг энэ массажийг бол ковидын үеэр нөгөө баг хүүгээ төрсний дараа нөгөө гэртээ ажилгүй байж ах явцдаа өөрөө жоохон сонирхолтой болохоор зэрэг курс зугаад сургалтанд нь хамрагдаад сураа игээд тэгээд ковидын үед сураад тэгээд эхний ээлжинд нөгөө салон малон гэж байхгүй. Гэртээ нэг өрөөгөө яг салон шиг тогтчуулаад бүр өрөөгөө хоослоод бэлдсэн. Тэгээд зөвхөн монголчуудтай үйлчилдэг гэсэн. Тэгээд сүүлдээ нөгөө монголчууд маань нөгөө айл цэцгэлэн гэдэг шиг бие биенээрээ дамжаад найз нөхдөөрөө дамжиж явсараа бүр ачааллаад ийлхий байлаад тэгээд ажилласаа гараад ер нь салон болгоё. Харьцангуй 6 жилийн дадлага туршлагыг хоримтлуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол юм нэхэд хангалттай хугацаанд ажилласан гэж үзээд тэгээ маань хийж байгаа. Сая 9 сараас эхлээд яг албан ёсоор скатад бүртгүүлээд тэгээд эхлэв хийж байна. Энэ салоныг энэ байрыг болохоор сая 12 сарын 1-нд төлхөөрөө гардаж авсан. Тэгээ эн чинь бүр хов хоосон бисэн. Тэгээд яг таны ажлын төвшөнд ямар шаардлагатай байвал болох уу гэд санал хүсэлт авдсан байлээ. 0-ыг яаж хийх үү гэд. Тэгээ би болохоор зэрэг нэгэн тал минийх чинь нөгөө хээлсоо гээд цахилгаан массаж аппаратууд ороод ирэхлээр зэрэг нөгөө саажилт болон одоо харуултын өмнөх урьдчилан сэргийлэхээс нэг бол харуулсны саажилтны дараах мэдээг оруулах гэх мэт чинь үр дүн ихтэй байдаг учраас тэрэгцэртэй хүмүүс бас авах шаардлагатай. Тэгээ албаар ийм шатгүйгээр тэгээд нойлоо бас тэрэгцэртэй хүний нойлоор ийм захиалж хийлгүүлсэн. Айгүй их саажилттай харуулттай тэрэгцэртэй хүмүүс бас айгүй их үйлчлүүлдэг болохоор За тэгэхээр энд маш олон төрлийн массажны одоо ангиллууд байна. За юуны төрөнд бас энд харагдаж байгаачлан Свенск массаж гэж байна. Та энэ хүү массажны төрлүүдээ нэг тайлбарлаач. Энэ Свенск массаж бол айгүй одоо энэ дэлхийн арга шалгаруулах бүрийн тэмцээнд тусгай ангиллаар ордог айгүй өндөр үзүүлэлттэй айгүй өндөр оноо шаарддаг ийм классик массаж аахгүй. Би даасан ангиллаар бүр ордог, тэмцээнд оролдог тийм массаж. За шведүүд болон европчууд айгүй их хийлэгдэг. Манайхаар бол одоо зүгээр нөгөө барай заслал гэсэн үг байхгүй юу? За ерөнхий бүтэн биений барай гэсэн үг. Тий, одоо ингээл минутаас хамаарал одоо бүтэн орох уу. Ер нь бол 60-аас дээш минутынх бол дандаа бүтэн орох. Тэгээд 60-аас доош минутынх нь болохоор зэрэг хэсэгчлсэн бие дээр ороо явчихна. За дараагийнх нь болохоор релакс буюу тайвшруулах массаж гэж байна. Энэ нь одоо юу юм болоо? Тэгээ энэ болохоор зэрэг одоо эмзэг ямар хүнд тохиромжтой гэхэлэр зэрэг одоо нөгөө эмзэг судас айгүй их хатууралтай бөглөрөлтөө ингээд нэг юм болонгууд ингээд дороо ингээд шүгэнгүүт нь хөхөрчдөг хүмүүс эдэр штэ тий судас нэвчих чанар нь ингээд айгүй муудцсан уяатан чанар нь муудцсан тийм одоо айгүй их нөгөө целлюлит ихтэй тарган нэг даац гарын ая даахааргүй тийм зөөлөн тийм хийх ёстой хүмүүст хийгддэг. За спорт массаж гэдэг нь бас юу вэ? Спорт массаж нь болохоор зэрэг бүр одоо булчингийн гүний уухт орж хийн гэсэн үг. Маш их хүнд даралтаар. Одоо жишээлбэл булчин чинь зөвхөн бидний мэддэг ганцхан том булчин биш. Тэрний доор ясны булчин, жижиг ширхгэн булчингууд зөндөө байгаа. Тэгээд тэд нар нөгөө дасгалын ачаалтаа авахгүй чангарцсан үед бол одоо бүр тэр 3-4 дугаар үеийн гүний булчингуудад нэвчиж орно гэсэн үг.
За бас нуруу хүзөөнийх байна тий нуруу хүзүү, гар хөлний хэсэгчсэн. За үүнээс гадна бас энэ бас нэг сонирхолтой харагдаж байгаа био энерги энэ массаж гэдэг нэг энэ болохоор за уламжлалт хангах ухааны үндсэн дээр суурилсан массаж энэ меридиан массаж гэдэг нь хүний бие 15 меридиан сувгтай гэж үздэг байхгүй уламжлалт хангах ухаанд тэгээд тэрд нар ингээд бөглөрөл үүсгэхлээрээ зэрэг одоо биеийн завиурууд нөгөө цусны эргэлтийн нөгөө халуун хүтний тэнцвэр бүслэгнээс дээш халуун энергитэй бүслэгнээд бас хүүтийн энергитэй нөгөө сэлгээндээ ороод яг 37 градусыг барьж ах хэвээр адил одоо халуун хүтийн энергийн чанар алдагдахлаар зэрэг өөрийн мэдлгүй ингээд бие завирлдаг одоо хүүтийн энерги нэмэгдэх юм бол цэцтэй төдөлдөг халуун энерги нэмэгдэх юм бол хөвгөрдөг хөшдөг жишээ нэ тий одоо энэ тэнцвэрийг одоо энэ нөгөө биоэнергийн меридиан массаж гэдэг одоо нөгөө тогтоо массажаар хийдэг байхгүй юу энэ нэг хориглох заалттай хүн гэдэг хориглох заалттай хүн нь жирэмсэн болон бага насны тэгээд нөгөө юу хавдрын 3 4 дугаар шатанд байгаа одоо илэгний одоо хатуурал өндөртөө тийм хүмүүс тариатай. Илэгний хатууралтай хүн болохгүй нэг шүү дээ. За яг хөө тэр хүмүүс дээр бол яг хэвлийн хэсэг болон илэгний хэсгүүдийг үлдээгээд одоо жишээлбэл зөвхөн ард талд нь бүтэн одоо тогны массаж явах боломжтой. Халуун чулуутай массаж гэдэг нь халуун чулуутай массаж болохоор зэрэг яг хөө ерөнхийдөө нөгөө гэрлийн шаардлагаар нөгөө яадаг штэ одоо нөгөө физик хэмжлэгийн дулаан гэрлийн шаардлагаар одоо өрөвсөл дараад өвчин нам дагаад нэг тайвшруулаад булчингуудыг сулалдаг штэ яг тэрнтэй адилхан халуун чулуугаар бүтэн биеэрээ одоо нөгөө агшсан чангалсан булчингуудыг одоо халуун чулуугаараа гараараа массаж хийдэгтэйгээ адилхан тэр халуун чулуугаа гартаа бариад чулуугаараа чулуугаар массажлж өгдөг юм байна. Энэ бас нэг гоё анхаарал татж байгаа зүйл нь үгээр хүүхдийн массаж болно. Одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан массаж бас байна тий. За энэ жирэмсэн хүмүүс болохоор зэрэг айгүйх хавгандаг. Тэгээ хөөрхийн нөгөө доошоо харж хөвтөж чадахгүй айгүйх нөгөө нуруунд чилээтэй байдаг болохоор зэрэг бас сэтгэл санаа нойр хүртэл муудсан байдаг болохоор жирэмсэн массаж ерөнхийдөө зөөлөн хэлбэрээр релакс маягаар хийвэл айгүй бас их зүгээр байдаг. Гэтэ яаж хөвтүүлэх вэ гэхээр зэрэг хажуу тийш нь харуулаад хөл толгойд нь гидсэнд нь дэрнүүд дэвж байгаа тийждэг. За хүүхдийн массажийг бид нар хүүхэд юундаа яадардгийг л гэдэг тий. Хүүхэд хүртэл нөгөө одоо ингээл буруу соол одоо бид нар хүүхдэд анзаардаггүй л болохсоос биш. Ер нь яг ингээл усанд оруулахдаа ч юм уу ингээд амарч явах үед нь ингээд нөгөө хуц нарын сольж явах үедээ ингээд анзаарах юм бол өнөө хүүхдүүдийн чинь нуруу хүртэл яг ингээд одоо жишээлбэл хамгийн ихний 1-р үеийн засан булчингууд нь чангараад хөлийн шилб шиг болоод ингээд том жижиг хоёр болцсон цаашаа. Тэгээ өшөө бүр цаашлах юм бол ингээд нөгөө мушгаалаа шиг ингээд нөгөө ингэсэн харагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг хүүхэд хүртэл массажинд орохлоор нойрны чанар сайжирдаг, аягүй сайхан тайвширдаг. Саажилт 5 тийцэнтэй хүүхдүүд хүртэл аягүй сайхан тайвширдаг. Би ядчил ингээл 1 өдөр 2 өдөр ч гэсэн гоё бүтэн нойртой хонвол аав ээжд нь хүртэл аягүй амар штэ тий. Тэгэл байх. Энэ бол бас маш гоё шинэлэг үйлчлэг байна. За мэдээж одоо таны фейслифт гуаша массаж байна тий. Нүрийн үргэлттэй гуашаны массаж одоо гараар хийхээс гадна бас хаш чулуугаар ихэнх нь хаш чулуу байх тийм. Ер нь чулуу одоо бүтэн цагийн турш бас чулуугаар хийгдэхлээр зэрэг айгүй тийм эмзэг хүмүүс бас байдیں۔ Айгүй хурдан нөгөө нэг цус шүүрчдэг бас айгүй амархан хавдчдаг тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг гар болон чулуугаа хавсраад хийвэл илүү их одоо үр дүнтэй. За тэр western freestyle массаж гэдэг нь яг юу вэ? За энэ болохоор зэрэг ямар ч одоо нэг тийм одоо шведск массаж ч юм уу те эсвэл бол өөр спорт массаж ч юм уу эсвэл релакс эсвэл одоо тийм яг оноос нэртэй массажны төрөлд ингээд баригдаад авахгүйгээр тухайн хүнийхээ орж ирсэн биеийн онцлог завиурт нь тохируулаад одоо би одоо мэдрэмжээрээ хийнэ гэсэн үг. Жишээлбэл айгүй их сунгалтгүй нэг тийм хатуурсан хөшүүн хүн байдаг шүү дээ тийм хүмүүс дээр одоо сунгалтыг хийхгүйгээр илүү одоо булчингуудыг тайвшруулах ч юм уу тий хаван ихтэй хүмүүст нь хавангийн хөөх талаас нь ажилдаг ч юм уу тий тэр хүнд юу илүү тохиромжтой байгааг нь илүү тулж ажиллана гэсэн. Яг тийм массаж гэж яг ингээд нөгөө дөрмөнд баригдах кристалл тий. За толгойн спагч сая та тайлбарласан тий хүний ерөнхийдөө хүний нүүр гэдэг чинь тэр чигээрээ зөвхөн нүүр нь явдаггүй одоо нүүрнийх нь нэг хэсэг үсэнд толгой дотроо тийм явж байгаа учраас бас үсээ гуйжуулж явах ёстой юм байна гэсэн ойлголтыг одоо бас танаас авлаа. Толгойн спа нь болохоор спанд орохоос өмнө одоо ингээд хуйхаа 200 дахин томруулсан камераар жишээлбэл би одоо өөрхийгөө харуулъя.
ингээд суухаа ингээд үзээд онцлоод одоо бохирдол хэр их байна. Хуйханд ямар цэвэрлэгээ хийгдэх шаардлагатай байна. Үсэн дээр хэр их хог байна гэдрийг. За минийх бол айгүй их тослог ихтэй. Одоо үсний булцруунууд бөглөрцөн, эд спанд орох шаардлагатай энэ харагдаж байна л да. Хүмүүсийнх бол хаг нь харагдана, өрөсөл нь харагдана гэх мэтчил. Тэгээ цэвэрлэгээнийхээ өмнө нэг хараад цэвэрлэгээнийхээ дараа нэг харах зэрэг нөгөө бодитоор харж байгаа болохоор хүмүүс үр дүнгээ айгүй шууд өртөх боломжтой. Ер нь хэр урт хугацаа шаарддаг вэ? Хэд спанд ороход дотор нь одоо нэг удаа орох уу? Тэгээд бас хоорондын давтамж нь ямар байдаг вэ? Ер нь бол яг биеийн эмчилгээтэй адилхан заавал тэд орё гэсэн юм бол байхгүй. Одоо ингээд нэг ороод үр дүнгээ мэдрээд ингээд өөрт гоё тааламжтай эрүүлж байгаа үс хүчил төрөгчөөр хангагдж байгаа энэ төр гоё мэдрэмжүүд нь байгаад ирэхлээр аяанда дараагийн удаа ингээд хүн өөрөө ингээд нэг 3 сарын дараа ч юм 4 сарын дараа ч юм ингээд үс толгой ингээд нэг барааны савгаар байгаад нэг хүндэрсэн зузаарсан мэдрэмж төрөд тахаар хүмүүс өөрөө ирэхгүй дахиад нэг цэвэрлэгэнд орох шаардлагатай болсон юм байна гэд ойлгодог байхгүй. Тэгээд нойрны чанар сайжирна бас. Толгойн бас ажил байх. Ер нь ингээд энэ нийгэм чэйжнээс дээшээ бүх массажуудаа явагдчихна. Нүртэйгээ хамтдаа явагдах юм. Гарын массаж хүртэл явагдана. Тэгээд үс нүрийн маск нь хамтдаа хийгдээд тэгээд удалгаа хамжуулдаг шүү. Тэгэхээр гайхалтай үйлчлэг бүх юм нэгд ороо тий. Тэг үсэндээ бас тижэл өгөөд. За бүтээгдэхүүний үед ямар бүтээгдэхүүнүүд хэрэгтэй вэ? Бүтээгдэхүүнүүдийн хувьд болоод хамгийн эхлээд одоо эхлээд хуйхаа дурандна гэсэн тий. Тэгээд дараад нөгөө хуйхны скраб бид нар чинь нөгөө арьс нүрээ скрабдал бие скрабдал хийдэг шүү дээ тий. Тэгсэн мөртлөө хуйхаа үснийхээ угийг хизээч скрабддаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг скрабдна. Тэгээд дараад нь 2 дахин ийм шампунь угаалга хийгдэнэ. Энэ скраб маань өөрөө бас нөгөө хуурай шампуньтай учраас одоо ингээд 3 дахин угаалга болчихж байгаа байхгүй юу. Тэгээд ангижруулагч маск тэгээд нөгөө хуйх одоо хит хуурайшилтай агиуд одоо энэ скрабны дараа жоохон нөгөө майжаад ингээд өрсөлдсөн арьснууд ахын бол жоохон хорсох магадлалтай учраас тосоор жоохон тайвшруулж өгөөд угаалгаа хийчихнэ. За тэгээд үс толгойгоо цэвэрлснийхаа дараад нүүрнийхаа бүтээгдэхүүн рүү ороо явчихж байгаа. Нүрээ цэвэрлээд маска тавиад массажаа хийгээд ампул серумөө түрхээд нарны тосоо түрхээд тэгээд үс нүүр хоёр дээр зэрэг маск тавингуудаа уталгаар утаа явчихдаг байхгүй юу? Би утгаар зэрэг дандаа энэ солонгос маск хэрэглэдэг. Аминдаа бас айгүй гоё бүтээгдэхүүнүүдээр үйлчилж. Тийм байна. Бас яг түгээмэл байдаг. Одоо үүний хямдхантай бүтээгдэхүүн харагдахгүй байна. Халуун арсены эмчилгээг байдаг шүү дээ. Үеийн хүчний, хэрхний өвчтөө, янз янзын сахарын өвчтөө, экзем башилтай улсууд байдаг шүү дээ. Халуун ил саршаад ордог. Тийм хүмүүсийг одоо заавал тийм орчинд явуулах шаардлагагүйгээр ингээд салааны түвшинд энэ халуун инфраред лампатай ийм эмчилгээгээр хийгддэг болсон байхгүй. Одоо хөлсөөр бүх бохирлыг гадагшлуулна гэсэн үг. Тэгээд энэ саяны дээр мишокин дээр болохоор зэрэг энэ халуун ургамалтай юм 14 төрлийн халуун ургамалтай тосыг ашигладаг. Зориултын өөрийнх нь тос. Бохоо группийн тий. Одоо миний энэ аппаратууд дандаа бохоо аппаратууд байхгүй юу? За толгойных үснийх үед гэдэг одоо эвэр гаашаа сан байна. Тэгээд нөгөө хуйхны цэвэрлэгээний борштанууд байна. Тэгээд скрабнууд байна. Тэгээд альчууруудыг бол дандаа нэг хүнд нэг л хэрэглэнэ. Дандаа нариу цэвэрлэгээний үед маш сайн тийм тий. Халуун чулууны массаж бас хийгддэг. Тэнд халуун чулуугаа халуун. Энэ болохоор халуун чулуугаа халуун. Гэл. Тавцаа энэ пакет массажууд байгаа байхгүй юу? Багцаа байна тий. Багцууд. Энэн дээр одоо юу ээж болох вэ гэхээр жишээлбэл нүүрний массажаа толгойнхаа хийдсбатаа авч болно. Нэгэнт л ирж байгаа юм чинь бас тий цаг зарцуулаад иргий гэж байгаа бол ийм пакетуудыг бас авах боломжтой. Булчин суллах массажаа толгойн спатаа авч болно. Лимпийнхаа массажаа тогтоо массажтай хамтарч авч болно. Тэгээд
өшөө нөгөө тал биений массажийг энэ капсултай мишоктой хамтраад авч болно гэх мэтчлээ. Бас аль хэсэг нь ер нь бол хамгийн түрүүнд тантай ярилцах хэрэгтэй байна те. Би одоо ямар хашлтаа, тийм төрлийн өвчлөө, амархан хөхөржүүлээд ч гэдэг юм. Ер нь тэгээд ажиллаад ирэнгүүт андшгүй л байдаг л да хүмүүс юм. Би эхний удаад бол би заавал ч өөрийн гараараа массажаа хийгээд одоо ер нь ингээд нөгөө булчингуудаа нэгжиж одоо сувгуудаа одоо өөрийн гараар хайлт хийж судалгаа хийж одоо хүнээ онцлно л гэсэн үг. Тэгээ 2 дахь 3 дахь массажин дээр нь тэр хүн дараагийн удаа эхний массажин дээр ямар үр дүн өгсөн байна, дараагийн удаа юу илүү оруул үр дүнтэй вэ гэдэг дээр харин ярилцаад орох боломжтой. Тэгээд нүүрэн дээр гарсан юмнууд дээр хүмүүс хамгийн түрүүнд одоо тийм бүтээгдэхүүн, ийм бүтээгдэхүүн гэл нөгөө ингээл солиол хэрэглээл айгүй үнэтэй юмнууд ингээл цаг хугацаа алдаал ингээд хэрэглээддэг. Гэхдээ тэр чинь яг үндсэндээ бол нарийн бүдүүнгээс ходоодны өнгөр тэгээд нөгөө цус өдөөрөл цусны бохирдол одоо чихэр сахартай юм хидэж уудаг, байнгын шоколад уудаг, кола, кофе уудаг. Тэгэл цэвэр усных нь хэрэглээ бага. Ингээд нөгөө бохир юмтай байнга хэрэглээд тахаар зэрэг цусны өтгөрл явагдаад тэр цусны өтгөрлүүд чинь угаасаа л биеийн бохирдол үүсэж байгаа учраас нөгөө энэ тентгийн хялгсан болчин судснууд чинь бүгдээрээ л бөглөрөлд ороод эдээд өрөвслүүд үүсгээд байгаа байхгүй. Тэгээ гаднаасаа гэхээс илүүтэйгээр дотроосоо ирүүлчих нь л аягүй чухал. Тэр цусаа бас гоё шингэн байлгах, цусны эргэлтээ сайжруулах нь болохоор массажны аргаар бол тийм массажны аргаар цусны эргэлтээ сайжруулад одоо сахараа буулгаад тэгээ хажуугаар нь массажинд орсны хүний дараа айгүй их юм бүлээ ус өгдөг байхгүй ус сайн угаараа гэдэг. Тэр яг нөгөө цус шингэрүүлээд бохирдол хөөх гээд байгаа байхгүй юу. Би тэгээ энэ үйлчлүүлэгчдийнхаа зураг бичлэгийг ер нь зар рекламанд постертой хийх айгүй дурггүй л дээ. Яагаад гэвэл нөгөө анх сургалтанд сууж байхад манай багш ингэж хэлж ирсэн. Этик байх ёстой. Хүний одоо үйлчлүүлэгчийнхаа хувийн орон зайг хүнддэг ёстой. Одоо нэг эмэгтэй хүн хөвтөлчээл хөхийг хайлуулчаал те нэг эрэгтэй хүн хөвтөлчээл ингээл хамаг юмыг гаргачаал ингээл бичлэг хийгээ зураг. Тэрнийхээ оронд зүгээр одоо ийм өөрийнхөө постернуудыг хувийн постернуудаа ашиглаад рекламанд ашиглаж болно. Тэрнээс яг үйлчлүүлэгчийнхаа юм бодит ийм юмнуудыг ашиглахыг ер нь аль болохыг цээрлээрээ гэж заасан болохоор яг тэр сурсан дагуудаа үйлчлүүлэгчдийнхаа зураг бичлэгийг нэг авсан юм хоор идэв. Ер нь их дурггүй. За тэгээд бүгдээрээ хүний нутагт ажиллаж амьдарч байгаа юм чинь эрүүл мэндэд тодорхой хэмжээний цаг хугацааг зарцуулаад зөвхөн таны эрүүл мэнд та биш, таны ард аав ээж, өр хүүхэд, таны ижил, таны гэр бүлийн санхүү тэр чигтээ явж байгаа учраас эрүүл мэндэд тодорхой хугацааг, тодорхой хэмжээний санхүүг зарцуулж байгаарэ гэж хэлмээр байна.